Өмчийн харилцааны газраас иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх 4-р ээлжийн дахин сонгон шалгаруулалт болж өнөөдөр 1591 байршил бүртгэл явууллаа. Дахин хэмээн тодтогдож байгаагийн учир нь газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй иргэдийн эрхийг хүчингүй болгосноор дахин бүртгэлийг явуулжээ. Энэ онд цахим хэлбэрээр газар өмчлөх 4-р ээлжийн сүүлчийн ажил амжилттай дууссан байна. За энэ 4-р ээлжинд өргөдлөө өгсөн боловч хууль дүрмд заасан журмын дагуу одоо энэ хугацаанд ирж өргөдлөө баталгаажуулаагүй сонгогдсон боловч иргэдийн дунд энэ удаагийн сонгон шалгуур явагдаж байна. За энд нийтдээ энэ 4-р ээлжээс үлдсэн 1591 нэгж талбар байна. Энэ 1591 нэгж талбарт сая сонгон шалгуурлалт явагдлаа. Мөн өмчийн харилцааны газраас төрийн өмчөд барилга байгууламжийн дуудлага худалдаагаар худалдааллаа. Төр өөрийнхөө өмчийг хөвчилж төсөвт тодорхой хэмжээний орлого бүрдүүлэх асуудал яригдж эхэлсэн. Улсын төсөвт 170 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн тооцоо бий. Өмч хөвчлийн асуудал нийгэмд нэлээд том үүрэг гүйцэтгэх хэмжээний үйл явц болдог. Тэгвэл эхнээсээ төр өмчөө хөвчлэн дуудлага худалдаанд оруулж эхэллээ. Өнөөдөр өмчийн харилцааны газраас явуулсан дуудлага худалдаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эрүүл мэндийн төвийн барилга зарагдлаа. 32 саяас эхэлдуудаад 134 сая 50 мянгаар хулгуунуудын хотхон цэцэрлэг компани хөдөлж авлаа. Энэ дуудлага худалдаагаар хуучин хэвлэлийн үйлдвэр, засгийн газрын ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн барилга, автобус 3 компани объект бүхэлдээ хан уул дүүргийн тамгын газрын хуучин барилга гэх мэт нэлээд томоохон объект барилга байгууламжууд дуудлага худалдаагаар 11-р сарын 30-ны өдөр болно. 2015-аас 2016 онд хувьчлах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жигсаалтыг засгийн газраас баталсан байдаг. Төрийн өмчийн 10, төрийн өмчийн оролцоотой 5, нийт 15 объектын төрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь буюу тодорхой хувийг хувьчлахаар болоод байна. Дулааны цахилгаан станц 2, 3, 4, Дархны болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нийт хувьцааны 70%-ийг, Багнуур Шиваава компани нийт хувьцааны 51%-ийг, Хөдөө аж ахуйн биржийн нийт хувьцааны 34%-ийг тус төр эзэмшин, цаашлаад оргил аршаан сувлал, хөтлийн цементийн шохой төрийн өмчит компанийг 100%, кино урлагийн дээд сургууль, Автимпекс компани одоо байгаа төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах юм а.